Түшмэлийн үхэл. Антон Павлович Чехов. Нэгэн сайхан үдэш аж ахуйн төдийлөн хэнцэр биш түшмэл. Иван Димитрич Червяков зөөлөн саналуудын 2 дугаар игнэнд сууж Корневилийн хонх бүжигт дуурыг нэг үзэж байхдаа дээд зэргийн жаргал эдэлж суулаа. Гítэл гинт. Өгүүллэгт энэ гítэл гинт их олон гардаг юм. Амьдрал тийм гинтийн явдлаар дүүрэн байдаг болохоор зохиогчдын зөв юм. Гítэл гинт түүний царай үрчиж нүд цагаанаар эргэлдэн амьсгал нь зогсож өгчээ. Тэр бээр дурамгаас нүдээ салган бүхийгөөд авчи. Найтаж орхилоо. Найтахыг хаанч хизээч зэмэлдэггүй юм. Хөдөөгийн ирчүүд, цагдаагийн дарга заримдаа нууц зөвлөгчч найтаадаг шүү дээ. Хүн бүр найтаадаг. Червяков ихч сандарсангүй. Нусны арчуураар арчаад ёс мэдэх хүний хувьд ингэж найтаадахтаа хэн нэгэн хүний тавыг алдагдуулаагүй байгаадаа гэж эргэн тойрноо харлаа. Тэгээд л тэр бээр сандарч гархан тэр. Түүний өмнө зөөлөн сандлуудын эхний игнэнд сууж байгаа намхан өвгөн бэлигээрээ халзан толгой хүзүүгээ ихэд хичээнгүй арчин нэгийн буугтнахыг Червяков харлаа. Түүнийг зам харигцааны яаманд албан хааж буй чөлөөнд байгаа генерал Брезжалов болохыг Червяков таньжээ. Би шүлсээ үсрэгчгэжтэй. Миний дарагч биш, хамаагүй хүн. Тэгтэл эвгүй юм да. Уучлал гуйх хэрэгтэй гэж Червяков боджээ. Червяков ханиалган бүх биеэрээ урагш тонгон генералын чихэнд. Ирхэн минь, уучлаарай. Би тань руу шүлс үсрэгчлээ. Санамсаргүй л гэж шивнэлээ. Зүгээр. Бурхны ивэлээр уучлаарай. Би тэгэх гэж бодоогүй юм. Та сууж үзээч. Намайг юм үзүүлээч. Червяков сандран твдэж, мулгуу байдлаар инээмсэглэснээ тайз руу харж эхлэв. Тэр бээр харж байгаа хэрн урдын жаргал алга болжээ. Тэгээд түүний сэтгэлийн зовөр шанзраж эхэллээ. Завсарлаагаар тэр түшмэл Брезжалов руу ойртон очиж, дэрэгдүрэн жаахан явснаа ноомой зангаад арж. Ирхэн минь, би тань руу шүнс үсрэгсэн. Уучлж үзээч. Би тэгж гэж богтнуул. Болооч. Би бүр мартчихсан байхад та түүнийг яриад байх юм. Гэж генерал хэлээд доод уруулаа тэсвэр алдсан шинжтэй хөдөлгөв. Червяков генерал руу сэжиглэн харснаа. Мартсан гэх. Гэтэл нүдэнд нь ёжтой байдал илэрч байдаг. Ярихч дургүй байна. Би ер нь тэхгээгүй юм. Эн чинь байгалийн ёс юм гэдгийг уучлах хэрэгтэй байна. Тэхгүй бол намайг нулимах гэсэн гэж бодно. Одоо твж бодохгүйч хожим тэгж бодно гэж боджээ. Червяков гэртээ ирээд ёс ардсан тухайгаа ярил авгаан болсон явдалд дэндүү хөнгөмсг хандах шиг болжээ. Авгаан эхлээд айснаа хамаагүй хүн гэдгийг мэдээд тайвширчээ. Ямар ч атва чи очиж уучлал ир. Чамайг олны дунд бие авч явж чаддаггүй хүн гэж бодно гэж авгаан хэлжээ. За тэр биш үү? Би уучлал гуйхад тэр их хачин байсан юм. Мигч аятаа үг хэлээгүй. Тэгээд ч юм ярих зав байгаагүй. Маргааш нь Червяков ёслолын шинэ хувцас өмсөн үсээ засуулаад Брезжаловт уучлахаар явжээ. Генералын хүлээн авах өрөөнд ороход олон хүн байгааг Червяков үзлээ. Хүмүүс хүлээж авах завсар, өргөдөл хүлээж авахаар генералыг гарч ирэхэд Червяков түүнийг бас харлаа. Хид хідэн хүнээс генерал юм асуугаад Червяков руу харахад түшмэл. Ирхэм та, хэрв та санаж байгаа бол өчигдөр Аркадия театрт би найтаачихсан. Тэгээд санаандгүй шүлсээ үсрэгчихсэн. Ууч гэж илтгэж эхлэхэд. Тийм дими юм, бурхан ивэг гэж генерал хэлээр. Танд юу хэрэгтэй вэ гэж дараачин хүнээс асуужээ. Ярих дургүй байгаа болохоор ууралсан байх нь. Үгүй. Үүнийг ингээд орхиж болохгүй. Би түүнд учирлаа гэж Червяков боджээ. Генерал сүүлчийн хүнтэй уулзаж дуусаад дотоод өрөө рүүгээ чиглэхэд Червяков түүний хойноос даган. Ирхэн минь, хэрв би ихэм таныг цочоосон аваас гимших зүйл мөн гэж хэлэх байна. Санаандгүй юм болсныг болгоогооч гэж бүртнэхэд генералын царай ярбэж гараас авчаад та зүгээр доогөлж байх шив гэж хэлээд хаалганы цаагуур далд оржээ. Юунд инээж дооглох вүлээ? Түүнд чинь инээж шолох юу ч байгаагүй. Генерал учрыг нь ухаарахгүй.
Ингэлээр би энэ бардан гайхлаас дахиад уучлал ирэхгүй. Чөтгөр авг. Харин түүнд захидал бичиж явха болио гэж Червяков бодлоо. Червяков харж явхдаа ингэж боджээ. Тэр Бээр генералд захидал бичсэнгүй. Бодож юу гэж бичихээ мэдсэнгүй. Тэгээд маргааш нь өөрөө очиж учрлах болжээ. Би өчигдөр ирж таны тайван байдлыг алдагдуулжээ эрхэм минь гэж генералыг өөдөөс нь асуух байдлаар харахад Червяков хэлээд. Таны болгоосон шиг би шоолж дооглох гээгүй юм. Найталгахтаа шүс үсрэгсэнд уучлал гуйх гэсэн болохоос инээж шоолох гэж бодоогүй юм. Би инээж доогдож зүрхлэх үү дээ. Хэрв би инээж даажигнах юм бол албаны хүнийг хүндэтгэх ёс алга болох хүлээ гэж бухтанлаа. Чичирч хөх болсон генерал "Тонил" гэж хаширв. "Юу?" гэж айсандаа бахардсан Червяков шивнэн хэллээ. "Тонил" гэж генерал хөлөөд ивсэн байж давтан хаширв. Червяковын гидс дотор ямар нэг юм тасрах шиг боллоо. Тэр Бээр юу ч үл үзэн, юуг ч үл харан хаалга руу чиглэн гадагш гарч. Тэр Бээр өөрөө ч мэдлгүй гэртээ ирээд ёслолын хувцас тайсан ч үгүй, буудан сандал дээр хөвтөөд үхжээ.